Энэ бол 10 гаруй жилийн өмнө Тэмүүжин сайд байхдаа эрүүгийн хуулийн зарчим хөндөгдөж за ингээд талцал болоод идж унж усаал цэцээр унаж усаал тэгээд концепцийн маргаан болоод практик хуульчдын бослого болоод тэн дээр нь Тэмүүжин дургуй ус төрчд нь нүүдэл хийгээл зарим нь үнэнд гүйцэтгэл за энийг юм дахиад үргэлжлүүлчих гэсэн үүднээс би бол дэмжиж байгаа ч дэмжихгүй байгаа гэдэг ямар байр суурь илэрхийлэхгүй. Энийг илүү бид нэр ийм улс төрийн хийрхэл сонирхол зүйлүүдээс хол илүү мэрэгжлийн цэврээр нь буюу шинжилгээ ухааных нь үүднээс нь авч үзэх зорилгоор энийг ийм саналтай байгаамаа. За нэгдүгээрт энэ дээд шүүхийн саналыг бид заавал авах хэрэгтэй. Прокурорын байгууллагын саналыг бол заавал авах хэрэгтэй. Бид нэр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн суурь зарчмуудыг бүгдийг хөндөх гэж байна. За нэгэнт эрүүгийн хуулийн суурь зарчмууд энэ ерөнхий ангийн гол суурь зарчмууд хөндөгдөж байгаа бол энэ яг нэмэлт өөрчлөлт мөн үү? Энэ шинжсэн хариулга бол. Яг тэгэхээр чи гол суурь заалтуудыг бүгдийг өөрчлөө хийж чинь л да. Гэмтэргийн шинж, хариуцлага, ял гэсэн энэ гол нөгөө суурь заалтуудын онлынх нь ойлголтууд өөрчлөгчөөр энэ бүхэлдээ эрүүгийн хуулийг бид нэр цоо шинээр нүдээр харах гэж байна гэсэн үг. Цоо шин нүдээр харах гэж байгаа бол энэ шинжсэн хариулга. Нэмэлт өөрчлөлт биш. Хоёрдугаарт энийг бид нар хууль зүйн байнгын орооны гишүүд одоо Тэмүүжин маань ч ус төрч хуульч, би ч ус төрч хуульч. Бид тэр яаж ч мэрэгжлийн үүднээс шинжилгээ ухаан онол яриад бид тэрийг ус төрчл гэж харна. Өөрөөр хэлбэл ус төрчдийн гэж нэг гадна талд харагдаад байгаа. Тийм учраас энэ ус төрөөс нь салгаж харахын тулд мэрэгжлийн хуульчдын байр суурийг эхлээд энэ хуулийн хил зэсгийг коннотохоос өмнө сонсомоор байна. Хилцүүлэг хэмээр. Тал талын байр суурьуудыг сонсомоор байна. Одоо миний санджаар бол яг хуу би Нарангэрэл багш Тэмүүжин хоёрын аль нэгийн зөв буруу гэж юус яриаггүй. Жишээлбэл хуулийн эрүүгийн салбарын одоо хамгийн академичд босч ирэл юм ярьж исэн тийм ээ 10 жилийн өмнө. За энэ бол одоо тоглож байна. Ийм юм байдгүй маа гэ. За ингэхээр Нарангэрэл багшийн үгэнд одоо хідүүн итгэх үү? Ингээл тэрэн дээр нь яах вэ? За Тэмүүжин гишүү яах вэ? Хариулах уу? Та хариулах нь зөв баха бас. Ер нь энэ нөгөө биднүүсийн нэг том зовлон уламжлалт одоо ойлголтуудаас салж чадахгүй байгаагийн нэг л том илэрхийлэл л дээ. Орчин үед эрүүгийн хуулиар заавал нийгэм дэвлэлт үйлдэлийг ерөөсөө хамгаалдаг болсон. Хувийн дэвлэлт үйлдэлийг хамгаална, олон нийт дэвлэлт үйлдэлийг хамгаална, үндсэн хуулийн дэг журам дэвлэлт үйлдэлийг хамгаална, хүн төрөлхтний эсрэг аюултай үйлдэлийг хамгаална. Түрүүнөө сайн зүргийн асуудал хор аюул гэдэг нь тусгай анги дээр л заагдсан тэр объектуудаа тэр аюултай халдж байгаа хэсгүүдээ тодорхойлж хамгаалж гэж. Тэрийг бүгднгийн нийгэм дэвлэлтэйгээд урьдчилаад ерөнхийн нэг гарч өгчөөр хувийн эсрэг үйлдэлүүд чинь юу юм бэ? Одоо жишээ нь яг нийгэм дэвлэлтэй гэдэг үгээр одоо шалгуур хийх гээд үзэхээр доромжлох хөдөх хоёр чинь зөвхөн хувийн нэр чиглэсэн үйлдэл шүү дээ. Ер нь бол гэх мэтлээ. За энэ бол бүр шинжилсэн хариулгын төвшний концепцийн бүр том юу ерөөсөө биш. Зөв нэр томьёонууд ээ. Бараг хэрэглэгддэггүй боловч зүгээр ингээд нэг юу болоод байгаа. Хэлбэр дээрээ ингээд хэлбэр төрсөө алдаад байгаа нэр томьёонуудын 3 засвар явж байгаа. 3. За хилцүүлгүүд бол хийсэн. Хилцэлсгийн шийдэж дахиад хилцүүлэг хийж болно. За улсын дэд шүүхээс санал ирсэн өргөн барихаас өмнө ирж амжаагүй улсын дэд шүүхийн санал нь энд байж байна. Тэ. Улсын дэд шүүхийн санал энд байж байна. Тэгээд дараах хэсгийн асуусан
Тэгсэн чинь нэгэнт ингээ өргөн барьсан учраас та өөрөө өөр дээр авч гэсэн. Тэгээд хууль зүйн байнгын орон дээр юм уу улсын хурал дээр ажлын хэсгээр тараач болно шүү дээ энийг. Тий. За дахиад тэр эрүүгийн хариуцлага гэдэг ойлголт ял албадлагын арга хэмжээнд ямар ч өөрчлөлт байхгүй. Ялын бодлогомж дээр, албадлагын арга хэмжээний төрөл хэлбэринч дээр зөвхөн энэ хоёрыг нийлүүлээд ерөнхий гарчиг өгöd байгаа зүг буруу юу гэдэг техник хууль зүйн техник асуудал байхгүй. А энэ буруу эргэлж байгаа хууль зүйн техник чинь бусад хууль дээр очоод иргэний эрхийг дурдуулсан хүний эрх зүйн нөхцөл байдлыг одоо зөв бусаар хязгаарсан тийм үр дагавар үүсгэж байна. Эрүүгийн хуулиасаа даваад өөр хуулиуд дээр хэрэглэгдэхдээ эрүүгийн хуулийн дээр ял албатай харамжаагаад ял аваагүй хүмүүс дээр очоод эрүүгийн хариуцлага хүлээсэн юм чин гэдэг гарчигтай хүнд юм наагаад байна. Тэгээд эрүүгийн хариуцлага гэдэгтэй холбоотой одоо тендер вэ нү одоо хуулиудаар төрийн албанд вэ нү гэдэг маш олон зүйлүүд дээр эрүүгийн хариуцлага хүлээсэн бол эрүүгийн хариуцлага хүлээхээр бол за эрүүгийн хариуцлага хүлээхээр бол гэдэг үгийг хэрэглэхээр над дотор чи албадлагын арга хэмжээ байгаа юм чинь энэ албадлагын арга хэмжээг хүлээхээр хүн байна шүү дээ. Урьдчилсан одоо ийм үнэлгээнүүд орж ирээд байна. За энийг л одоо биднээс зэгцэлж авахгүй бол одоо буруу хэрэглэгддэг шаардлагагүй мөртлөө сүүдрээрээ таагүй үр дагавар үүсгэдэг ийм нэр томьёонууд байгаад байна. За германчууд яагаад эрүүгийн хуулиар ялын хууль гэж хэлдэг юм? Гэмтрэггүй хууль гэж бичгүй шүү дээ бүр. Ялын хууль. Энэ хууль зөвхөн ял зориулсан хууль шүү гэж. А гэтэл биднээс эрүүгийн хууль гэдгийг бүр ял албадлагын арга хэмжээнд зориулсан хууль болгоод эрүүгийн хариуцлага гэдэг аюул том гарчиг өгөөд ингэ Яг за гүцгээд хариулчих. Ярээ. энэ мэтчлэн харахаар бид бол ингээд нэг жалганыхаа мухарт улс олж тоглохоос илүүтэй. Тэгээд тэр дундаа хүнийг шийтгдэг эрх зүйн байдлыг нь эрхчлөөг нь хязгаарлаж эрх зүйн байдлыг нь доош нь нийгмийн статустаар нь буулгадаг энэ хуулийг бас нэг олон улсын түвшинд дэлхийн нийтийн ололт тэр хүрээнд нь бас эргцүүлж харах цаг болцсон. Али болгон одоо ингээд байгаа хуулийнхаа хэмжээнд одоо сэтгээд тэрийг шинжлэх ухаан гэж бодож явах те. Би одоо дахиад нэг кейс суурийн жанцсан гэдэг манай эрүүгийн эрх зүйн том төлөөлөгч байсан юм. Эрүүгийн хуулийн тухай хэлцүүлэг дээр ирээд бүх юм дээр би бараг 40 дэх асуулт асуусан тэр хүн. Асуучаад нэг үг гэсэн. За багш нь хурдхан явж номоо заръя гэсэн. Яасан гэдэг чинь энэ хууль гарах юм бол миний ном зарагдахгүй байна гэж. Өөрөөр хэлбэл тэр үедээ хүлээн зөвшөөрсөн мэдлэг